Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд тусан үйл явдлыг томилог хүргэе. Украиний ерөнхийлөгч Зеленский пүрэв гарагт мэдээлэл гаргасан. За түүний гаргасан мэдээлэл дурдахдаа Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинтэй хийж байгаа энхийн яриа хэлэлцээрт Украинд газар нутгийн асуудлаар болт хийхийг шахаж байгаа гэдгийг мэдгдсэн байна. За тэрээр мэдэгдэхдээ Вашингтон Оросын холбооны улсыг биш зөвхөн Украиныг Донецк мужийн зарим хэсгээс цэргээ гаргахыг хүсэж байгаа. Хоёр армийн хооронд цэрэггүй эдийн засгийн чөлөөт бус байгуулахыг зорж байгаа гэдгийг сэрдгүүлжид мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын хамгийн сүүлийн төлөвлөгөөний дагуу Москва болон тус улсын өмнөд хэсэгт байр сууриа хадгалах боловч Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин хойд хэсэгт өөрийгөө нэгтгэсэн гэж хэлээгүй байгаа. Украиний зарим бус нутгуудаас Украины цэргийг татах болно гэж мэдгдсэн. За энэхүү Зеленскийгийн үг нь Вашингтон өнгөрсөн сард Киев болон Москвагийн хооронд их тайвны яриа хэлэлцээ хийх зорилгоор 28 зүйл төлөвлөгөөг танилцуулсан. За үүнээс хойш Украины байр суурьнд өөрчлөлт орж байгааг харуулж байгаа хэрэг юм аа. За Украины зүгээс энэхүү энхийн төлөвлөгөөтэй холбоотойгоор нэлээд олон өөрчлөлтүүдийг хийхийг зорж байгаа юм байна. За энэ 7 хоногт Вашингтонд 20 зүйл бүхий саналыг илгээсэн бөгөөд ямар зүйлүүд гэрээний хэлэлцээрт орсон гэдэг тодорхой мэдээллийг одоогийн байдлаар аль тал нь олон нийтэд ил болгоогүй байна. Украины ерөнхийлөгч Зеленскийгийн хэлж байгаагаар Украин газар нутгаа өгөх нь үндсэн хууль болон ёс суртахууны эрх бол түүнд байхгүй. За харин энэ асуудлыг бол зөвхөн Украины иргэд өөрсдөө шийдвэрлэх ёстой гэсэн мэдээллийг хийж байгаагаа сэтгүүлчид танилцуулсан. Зеленский мөн Донецк мужид Украинд одоо нэг талаасаа цэргүүдээ гарах санааг эсэргүүцэж байна. За дайны нөгөө тал нь өөр чиглэлд давшилтаа үргэлжлүүлсээр байтал нөгөө тал нь яагаад цэргээ гаргах ёстой юм маш олон шийдэгдэг асуулт байгаа гэдгийг нэмж хэлсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын төлөвлөгөөний дагуу Оросын холбооны улс албан ёсоор нутаг дэвсгэрээ өөрийнхөө гэж зарлаагүй 3 бүс нутаг болох Харьков, Суми, Днепропетровск мужуудад эзэлсэн газар нутгаа буцаж өгөх тухай гэрээнд тусгагдсан гэдгийг мөн мэдгдсэн байна. За мөн Оросын холбооны улсын зүгээс Донецк, Херсон, Луганск, Запорожье мужийг бол өөрийнхөө бүрэн хяналтанд аваагүй ч гэсэн эдгээр бас нутгуудыг өөрийнх гэж мэдэгдэж байгаа. За тийм учраас Франц пресс агентлаг дайны судалгааны хүрээлэн гэж нэртэй Америкийн судалгааны хүрээлэнтэй хамтарч тус хүрээлэнгийн хийсэн мэдээлэлд үндэслэн Украины цэргүүд Донецк мужийн 5.1 орчим хувийг өөртөө байлгасан хэвээр байгаа гэсэн мэдээллийг өгч байна. За Украины зүүн болон өмнөд хэсгийн ихэнх хэсэг нь тулалдааны улмаас суурсан хэдэн 10,000 хүн амь насаа алдсан сая хүн гэр орноо орхиж дүүрэхэд хүрсэн ийм дайн байлдааны үйл ажиллагаа өрнөж байгаа. Хүн хүч зэвсгийн тоогоор бол одоогийн байдлаар яхаа аргагүй Оросын холбооны улс давуу талтай байгаа гэдгийг дайны судалгааны хүрээлэн дүн шинжилгээндээ онцолсон. За гэхдээ Донецк мужийн Северскотыг бол бас эзэлж авсан. Өөрөөр хэлбэл сүүлийн саруудад Оросын харим эрчимтэй давшилт хийж байгаа. За сүүлийн саруудад мөн эрчимтэй газар нутгийг өөрийн болгож байгаа гэдгийг мэдгдсэн байна. Украины хувьд Европын холбоотнуудтай илүү нэгт ажиллаж байгаа. За тэдэнтэй байр сууриа нэгтгэх чиглэлд бол идэвхтэй ажиллаж байгаа. Пүрэв гарагт бол хамгийн сүүл тавьсан энэхүү саналтай холбоотойгоор Европын холбоотнуудтай виз хурал хийсэн байна. За энэ үеэр бол асуудлуудыг ярилцсан. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд энэ асуудал зуучлалын дипломат ажиллагаа өрнүүлж гол үүргийг гүйцэтгэж байгаа. За аль болох асуудлуудыг хурдан шийдвэрлэх зорилготой байгаа учраас өөрийн элч Стив Виткоф болон хөргөн жараад Кушнерээр удирдуулсан шаалтал дипломат ажиллагааг бол Оросын холбооны улсад явуулж Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй уулзуулж Америкийн нэгдсэн улсын дэвшүүлсэн төлөвлөгөөг хүргэж олон нийтэд ярилцах юм боломжийг бол өгсөн байгаа. За Оросын холбооны улсын зүгээс бол өөрийн саналыг аль болох дээд түвшинд хангах ийм бодолтойгоор энэхүү энхийн яриа хэлэлцээрт орж байгаа. За өөрөөр хэлбэл Оросын холбооны улс өөртөө эзлэгдсэн байгаа энэ газар нутгийг авах энэ чиглэлд бол идэвхтэй ажиллана гэдгээ мэдгдсэн. За мөн Украин улсыг НАТОд эсвэлгүй байх төвийг сахиулах зэрэг олон асуудлуудыг дэвшүүлж байгаа. За мөн үүний дотор Украин дотор яаралтай 100 хоногийн дотор сонгуул явах гэх мэт өөрсдийн улс төрийн шаардлагуудыг мөн энхийн энэхүү төлөвлөгөөнд оруулж заасан байгаа. Энэхүү энхийн хэлэлцээг эцэлэн батлах төлөвлөгөөг хугацааг бол одоогийн байдлаар нарийн хэлээгүй. За Зеленскийгийн мэдгдснээр гэрээг эцэлэн байгуулах хатуу хугацаа байхгүй ч гэсэн Вашингтоны зүгээс 100 сарын баяр гэхэд асуудлуудыг шийдвэрлэх гэрээний хэлбэрийг бэлэн болгохыг хүсэж байгаа гэж мэдгдсэн. За тодорхой эцсийн хугацаатай хязгаарлалт байхгүй гэдгийг нэмж онцолсон. За энэ гэрээтэй холбоотойгоор бас асуудлууд ярьж байгаа. Ялангуяа дипломат яриа хэлцээ төдийлөн амжилттай
өрнөхгүй байгаа гэж талууд үзэж байгаа гэсэн хэдий ч Оросын холбооны улсын зүгээс бол өөрийн дипломат үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ дайн байлдааныхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан хэвээр байна. За өөрөөр хэлбэл гэрээ хилцээний явцад бол Оросын холбооны улс аль болох давуу тал хөшүүрэгтэй байх үүднээс бол ихээхэн хэмжээний газар нутгийг эзлэхийг сонирхож байгаа учраас энэхүү дайрал давшилтынхаа үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. За Украиний зүгээс мэдээж их хэрэг инхийн яриа хэлцээрүүдийг өөртөө ашигтайгаар байдлаар шийдвэрлэх, за аль болох газар нутгаа алдахгүй байх нь Украиний сонирхол болж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол ялангуяа ерөнхийлөгч Дональд Трампын цэцэг захиргааны хувьд дайныг аль болох түргэн эцлэх, за Европод инх тайван аюулгүй байдлыг тогтоох юм сонирхол байгаа. За нөгөөтэйгүр Европод одоо цэргийн үйл ажиллагааг зогсоох явдал нь Америкийн нэгдсэн улсад гадаад бодлогын тэргүүлэгчийг л болох энтхэн намхан далайн бүс нутагт илүү анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгож байгаа. За өөрөөр хэлбэл Оросын холбооны улстай тэмцэх гэхээсээ илүү гол өрсөлдөгч гэж дэлхийн давцанд яригдаж байгаа бүгд найрамд хятад ард улсын өсөн нэмэгдэж байгаа нөлөөллийг хязгаарлах нь Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын тэргүүлэгчийг л болсон. За энэ утгаараа үндэсний аюулгүй байдлынхаа стратегид энийг бол онцлон дурдсан байгаа. За тийм учраас энэ чиглэлд илүү анхаарахад бол Европ дахь дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох явдал нь Америкийн ашиг сонирхол нийцэж байгаамаа.